Олсноо. Хотын аялал болон маань эхлэхэд бэлэн болоод байна. За бид бүхэн хотын аялал болонгоор аймгийн музейг цувралаар үзэгч та бүхэндээ танилцуулж байгаа. За манай өнөөдрийн хөтөч тайлбарлагчаар музейн арга зүйч, соёлын тэргүүний ажилтан Баасан Жавах маань бас үзэгчтэй Түүх Хусаатны танхимаар аялуулах болно. За таны ажил сайн уу? Сайн. За сайхан орж гин үү? За яг энэ хоёр давхурт маань Түүх Хусаатны танхим маань байрлаж байгаа тийм ээ. Хоёулаа хоёр давхурт очрээд байна. За эндээс эхлээд үзэгчтэй танилцуулаа авчи хүндэтгэл юм уу? За өнөөдөр Доромчоо Чоолсон хотын үзэгч хөдөлмөр таавахны амрыг ирээ. Тэгэхээр өнөөдрийн TV6-гийн Дорн тайвны музейгээр аялье. Энэ нэвтрүүлгийн маань ихэнд Дорн тайвны Түүх Хусаатны зөв үзмөрөдтэй таавахны танилцуулах болно. За энэ төлөвлөлд орж ирээд музейн яг эхлэл хэсгээр төрийн 3 харагдж байгаа. Тэгэхээр энэ бол манай Дорн таймаг Чоолсон хотыг шагнасан, төрөөр шагнасан шагнал. Тэр бол хамгийн анхудаа шагнагдсан шагналын голын шагналтай 1943 онд Дорн таймыг хөдөлгөөний гавьяаны голын төгөөдөнгөр шагнасан. Ямар учраас шагнасан бэ гэвэл тухайн үед мал ичхэ орон гэж байлаа шүү дээ. Тэгээ малын сарх түүхийн ноос ноолоор ашиг шимтрийг төлөвлөгөө 100-аас дээш биелүүлснийхэн төлөө 3 аймгийг шагнасан байгаа юм. Тэр үе. Тэрний нэг нь бол Дорн таймыг шагнасан хөдөлгөөний гавьяаны голын төгөөд. За хоёр дахь шагнал нь бол энэ Сүхбаатарын одон бол Монгол Улсын ерөнхийлөгчөөс илүү өдөрч тийм ээ. Тэгээ 2000 онд ирээд тэгээд Чоолсон хотыг бол Сүхбаатарын одонгоо шагнасан. За гурав дахь одон бол Цэргийн гавьяаны одон. Цэргийн гавьяаны одон гол нь бол Чоолсон хотын шагнасан. Энэ хоёр нь аймгийн шагнасан. Гурав дахь нь бол хотын. Хотыг ямар учиртай шагнаваа гэхээр Чоолсон хот маань 1939 он 45 оны хоёр гол дайнд бол ард тал болж ирсэн. Чоолсон хотын хөдөлмөрчд халахгүй фронтод дайдж байгаа цэрэг дайчдын ард тал гэдэг маань араас нь бүхэл хангамж тийм ээ. Хүнсний хэрэгцээ тэгэл машин тэрэг мод түлэн ус гэх мэтийг хангаж ирсэн. Тэгээд дайны үеийн хот байсан. Тэр утгаараа энэ хотыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан ийм төвхтэй 3 одон байгаамаа. За хоёулаа иршлээд түүхийн тасгаар бас аяллаа. Түүхийн танхимд бол эртний түүх гэдэг тийм. Эртний түүх байна. Дараа нь тэгээд аймгийн түүх, Чоолсон хотын түүх. Тэгээд түүхт хүмүүс энэ нутгаас төрсөн тийм. Энэ дагуулгатай ийм түүхийн танхимд байгаа. За бид нар бол яг эртний түүх. Энэ эртний түүх ялангуяа Төв Аз, тэрэн дундаа Монгол улс дундаа Дорн Монголын тал нутаг Дорн таймгийн багтна. Энд бол эртний хүмүүстэй манай энэ өмнөх 2-3 мянган жилийн өмнө хүн төрлөختөнд яаж үүссэн, тэрний эдэлж хэрэгжилж ирсэн эдүүлгийн зүйл энийг харуулсан юм яваа. Энэ бол 67 тэгээ 80 хэдэн 70 хэдэн онуудад шинжлэх ухааны альтимаас энд Дорн таймгийн нутагт бол судалгаанууд хийжсэн. Оросын палеонтологч, археологч, Монголын нэртэй палеонтологч, археологчдын хамтарсан судалгаа хийжсэн. Үе хийжсэн. Энэний үр дүнд Дорн таймгт эртний хүмүүсийн оромжууд, хот суурин, балгас тэдний хэрэгжилж ирсэн эдүүлгийн зүйл маш ихээр олдсон байдаг. Энэ зүйл бид товчхон хэлэхэд Дорн таймгийн 76 оны малтлагаас олдорууд бол энэ дээр байх. Энэ дазын зураг дээр харагдана. Тэгэхээр энэ зүйл хамгийн гол нь болон сумын нутагт нуруулан уулын булш, хэвлэн голын булш, тамсгийн булш гэдэг. Энэ зүйл эртний чолон зэвсэг хөрөл зэвсгийн хүмүүсийн сойрон гэж ярьдаг. Тийм сойрон байхгүй юу? Тэд үйлдвэрлэлээ явуулдаг, нэг чолон зэвсгээ хийдэг.
ангаа гэж юуг нь боловсруулдаг ийм одоо том сойронгууд байсан байна. Тэгэхээр энэ үйлдэлүүд их онцгой. Энэ малтлах хийсний үр дүнд эндээс эртний одоо хүмүүс энд анги өрөө хийж исэн амтны яс тэрний чолоогоор хийсэн одоо зэр зэвсэг тийм одоо хэрэгслүүд маш их олдсон байдаг. Тэгээ яасан одоо зөвлөлт гоё чимэглэн зүйлүүд олдсон байдаг. За дараагийн үе болохоор чулуун төрсөж хөвөл рүү шилжиж байна. Хөвлийн сүүл үе юу төмрийн төрөө үе гэж. За Доронтой аймгийн нутаг дээрээс манай 2000 жилийн өмнө одоо олдсон хөвлийн олдорууд энэ одоо энд харагдана. Тэгээ хөвлөд гэдэг маань цагаан тоглох, хар тоглох цэсийг хооронд нь хожиж хөвлөө гаргаж явдаг. Хөвлөө гаргаж явахдаа тэр үед бол технологи хөгжөөгүй учраас янз бүрийн одоо тэр 120 дахь газар дор эсвэл уулын ам хадан хисаа хавцал энтрийг ашиглаж тэр хавцал орсоо салхины хүчтэй орсныг хөөрөг тайлуулаад тэрийгэ зотгаад тэгээд одоо хөрлийг хийдэг. Хөрлөлтүүд бол дотроо олон янзтай гоё чимэглэр бас хэрэгжилж болно. Дайны зэр зэвсгийн маягтай хийж болно. Хахуу хэрэглийн нэмэгээр хэрэгжилж болдог. Ийм одоо эд үлэмжлэлийг хийж исэн юм байдаг. Энэ хаанаас олдсон? Энэ бол Доронтой аймгийн Матад сум, Болгон сум, Уран загал чолгон хороот гэдэг хэд хэдэн тийм сууцнууд үлдээ баруун зүй үлцгийг Доронтой аймаг одоо энэ арал ийм бөөж юм байцлаа. Энэ талаар бол одоо сумны зэв тийм ээ янз бүрийн нүхтэй энэ нүхтэй гурвалжин хэлбэртэй байдаг бол дууд санаад эсгэрдэг дөнгөнөх дуурах тэгээд ийм тэргээр сөвүүлж одоо оол өвсийг шатааж галт энэ маягаар хэрэглэдэг ийм өргөн хэрэглэж болдог юм сонор маш олон төрөл байдаг. Энэ хадны зураг хэдэн үед олдсон хадны зураг? За энэ одоо Доронт ер нь Монгол нутагт бол эртний одоо хадны сөв зургууд маш их байна шүү дээ. Ялангуяа орхны хүнд яар хангаа, өөр хангаа тэр чигээр одоо хадны сөв зураг боолтой энэ. За энэ дөлөд ингээд Баян Улсумын Эрээн баг гэж байна. Манайхан мэднэ Эрээн багийн төв дээр одоо үерийн усанд ингээд урсаад ил гарцсан. Тэгээд үндэсний хэв маягийг алдаад тэгээд машин зам дээр. Тэгээд машин дээгүүр дахиад ингээд эвдсэн ийм байдалтай мэдээлэл ирсэн. Энэний дагуу засгийн даргын тамгийн газар тэгээд Доронт сургууль иргэдийн хяналт манайх хамтраад очиж малтлах хийгээд эндээ тэгээ энийг илрүүлээд тэнийг авчрах нүүдэн авчрахаас замгүй болсон. Хэрвээ анхных нь хэв маягийг нь алдсан. Тэгээ энэ авчирчаад байгаа. Энэ гурван хадан дээр байгаа дүрслэлийн хан дээр гаргасан байхгүй юу? Тэгээ ихний хадан дээр ийм амтд байх нь. За хоёр дахь хадан дээр ийм амтд байх нь. Гурав дахь энэ. За тэгэхээр энэ дүүрүүд хандаа энэ хоёр амтыг энэ доошоо харсан хөөгч юм. Энэ үл тэр зургийн дээр ингэж харуулдаг байхгүй. Тэгэхээр эртний хүмүүс гэдэг маань хадан дээр тэр үед энийг зохино гэдэг бол бас энийг ямар одоо багж юугаар зогч ирсэн те дандаа чулууж хатуу чулуугаар зохино ш. Тийм биелүү чулуун дээр. Хэдэн онд олдсон бэ? Энэ 17 онд тэгээд яваад тэгээд нэг одоо энэ тавч нүүлгэж хацар барил болчихдог. Энд юу харагдаж байна? За энэ нэг том Доронт Монголын Доронт аймгийн түүхэнд орсон хэрлэн барагт гэдэг нэ. Одоо Доронтчууд сайн мэднэ. Тэгээд хэрлэн барагт маань бол 10-аас 11 дугаар зууны үеийн Кяданы эзэнт гүрний хотын том хотын үлдэгдэл. Тэр чинь асар том хэрэн байсан. Энэ яг малтаар олдсон олдвор. Энэ чинь хэдэн удаа бас малтлах хийсэн. Тэ 50 60-аад оны үед малтлах хийгээд ер нь том хот байсан бол эндээс одоо ер нь бас эртний хотын дурсгалтай ховор олдруулж олдох магадaltaй гэж ингэж малтлах хийгээд тэгээд олдсон зүйл нь. За иши яваад ирэнгүүт Доронт аймгийн одоо Болгон сумын нутагт баруун тийшээ 30 км байдаг Тогын сум гэдэг. За энэ бол
Эртний одоо Чингис хааны цэргийн хар сүлдийг дахиж исэн тахилгын сүм гэж. Энийг бол олон зуун жилүүл тэр болгоны одоо энэ төв уулын орчмаар нутгалж исэн тогчин отгийнхан энийг үлээлээ ингээд байн чирвэр дахидаг. Тэгээд энэ яагаад дахиад байгаа юм гэхээр сүмийн одоо ерөнхий өдний шүм бүлүүл дээрээ л одоо хорол 2 гөрөөстэй байж тээ. Орхон багш анх ном сонсохдоо 2 гөрөөс сонссон. Гэтэл энэ сүмэн дээр үлээл нэг онцлог тэр цэргийн их хар сүлдийг дээрээ тагсан. Тэргээр онцлогтой. За энэ гисгэр ороод ингээд энэ бид нар энэ жилийн мужийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд энэ баарыг төрөлсөн баар хийя. Баарын болон хийгээд тэгээ энэ жил сая хийгээд саяхан одоо нэг дуусгаад ингээд ашиглалтанд өгөөд үзэгчтэй ашиглалтанд өгчээд байна. Тэгэхээр энэ төрөл 23 баар байгаа. За баар гэдэг дотор бол олон юм. Энд бол бүр эртний баг хүннүг үеийн баар байна. Хөвлийн үеийн баар байна. Шавар баар байна. Шаазан баар байна. Тэг гуйлан баар. Харахад энэ бол бүгд баар. Тэгтээ хийсэн материал эдийн хувьд бол онцлогтой. Хамгийн эртний баар нь аль нь? Одоо эртний баар бол энэ 2 хөрөл баар. Хөвлийн үеийн үед хийгдсэн 2 хос баар. Энэ одоо бас манай мужийн бас өмд үзмэрт орно. Монгол улсын мужийн үзмэрийн юмд бүртгэгдсэн 2 баар. Энэ баар бол нэг онцлог нь болохоор эми эмгийн энэ бол донтойгоо тэн баар ордын цагаан чулуутын орчинд бас олдсон баян төмөс томын нутагчтай олдсон эмийг одоо боловсруулах баар гэж байна. За дараагийн танхим бол бид эртний танхимаар орлоо. Дараагийн танхим бол энэ Торон таймын түүхэн танхим. Торон таймд Чавсан хотын түүх эндээс харах юм учиртай. Тэгэхээр Торон таймын маань хотын маань түүх бол аймаг бол Цэцэн хаан аймгаас хаан энтэй болдог. Хаан энтэй болон аймагаас Торон аймаг болсон юм түүхтэй. Тэгээд энэ таригдж байгаа юу бид авчлаад хэлэхэд энэ одоо энэ голын зураг бол Самбайсийн хүрээний зураг. Самбайсийн хүрээ гэдэг нь одоо Чавсан хотын төв гэсэн үг. Тэгэхээр энэ үед хаан байрлаж ирсэн гэхээр 1826 онд Төмөн улсад уулын өвөрт хошууны тамгын газрын дэрэгт дуган байгуулад тэгээд тэрнээс эхэлж одоо үүссэн төвхтэй 1826 он. Тэрний дараа урд хүрээ буюу сарын дөржин Самбайсийн хүрээ үүссэн юм төвхтэй. Энэ бол их зураг байгаа. Энийг бол Гомсрон гэдэг хүн өөрөө зурсан. Энэ хүн бүлүүд өөрөө энэ залуу наснаас энд шавьж ийсэн борхоны тэг зурдаг зураач байсан. Энэ бол одоогийн Чавсан хотын түүхэн 1910-ад оны үеийн Самбайсийн хүрээ гэж зураг байна. За энэ доогор байгаа үзүүрүүд бол энэ сансраа дөрж гэж ноён минжүүр дөрж ноёны өвөр хүрээг анх хөрийн тавьсан. Тэгээд сансраа дөржин гош байгаа. Сансраа дөрж ноёны хатан мий гэж хатны хан эдэлж хэрэгжилж ирсэн эд зүйл. Тэгэхээр ноёны хатан хүн ямар эд зүйл хэрэглэх вэ гэхээр бас үнд зүйл хэрэглэнэ. Хаш чулуугаар хийсэн буугаарч за тэр одоо хаш чулуун хундаг тэгээд одоо пис сороо мөнгөн толгойтой ганс тэгээд сийлвэртэй ган одоо хайрц. Тэгэхээр энэ хайрцагт бол жижиг одоо хэрэглэл эм бүгч үйдэг юм уу тийм ээ. Онжороо сүйтгэл татварга тийм юм хийж хадгалдаг ийм хэрэгжилж байжээ гэж. За энэ талын хэсэг болохоор чинь зэрэг тухайд одоо 30-аад оны үе 40-аад оны үе чинь төрийн албан хэрэг бол Монгол бичгээрээ хөтлөж ирсэн. Төрийн албан хэрэг хөтлөхдөө бичгээр баталгаажуулахын тулд тамга дарна. Тэр үед тамгануудыг хөвчлэн Монгол бичгээр төрийн одоо соён бүтээн ингэж гойлоор хийдэг байсан. Тэгэхээр энэ Дорон таймын хэд хэдэн албан газруудын тамга. Нэг нь бол намын тамга. Гэхдээ энэ үл одоо ийм 40-од оны үед л төрийн албан хэрэг бичгүүнтийг ийм тамгаар баталгаажуулж гэсэн ингээд дардсан харуулсан юм байна. За энэ бол Дорон таймын түүхэн физ газар зүйн зураг.
аймаг 123,000 хавтгай дөрвөлжин км нутагтай. Тий 80,000 хүн амтай. Хоёртлаараа Орсын холбооны улсын Жита мууч. Зүүрдээ зүүн талаараа бүгдийн хятадд улсын хөлбөмбөр аймаг Хянга аймагтай хэлдэг. Ийм одоо нутаг хоёр талаараа хангай нурууны салбар ус онон хэрлэн халахгүй гэсэн томоохон голууд. За энэ чаасан хотын түүхэн барилгууд. За анхны сургууль ямар байсан? Ошоо танхим гээл. Одоо бидний мэддэг 1-р 10 жил одоо анх яаж баригдчихсэн юм. Тийм. Хажуугаар нь одоогийн барилга байгууламж байхгүй байсан биш. Дөнгөж баригдчихсэн үе байна тий. За одоо доод талд нь анхны жочид буудал байна. Анх баригдчихсэн үе байна. Одоо энэ одоо байж байгаа шүү дээ харагдаж байгаа. За тэгээ анхных нь эмнэлгийн одоо анх байсан юм одон байшинд байжээ гэжтэй. За анхны сургуулиуд тий Тэгрэком гэж одоо өдөрийн гавын нуулаантай баатантай дарамтын хөдөө аж ахуйн Тэгрэком гэж одоо байгуулагдсан. Тэрний одоо анх барилж ийсэн. Энэ байшин бол тухайн үед 45 оны 11-р арын штаб барилж ийсэн. Цэргийн Тэсэнков байсан байшаа. За энэ дэлгүүр. За энэ одоо соёлын төв ягаан хүлээгөө туучин кино театр энтергээл байсан кино. Чойсон готын хамгийн одоо хүнсний камнад гэж байхад ямар бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэж ирсэн. Орсын тусламжаар байгуулагдсан хүнсний камнад тухайн үед иймэрхүү одоо бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргадаг байжээ гэж одоо энэ бид нар чиний чинь олохын тулд бас судалгаа хийн хүмүүстэй уулзсан. Тэгээ энэ үл одоо бас алдахад их хоор болсон. Тий. Энэ би яг анх гарч ирсэн юм. Яг анх гарч ирсэн юмнууд нь байхгүй юу? Одоо энэгээр байна тийм ээ. Дандаа анх гарч ирсэн юм. Манай аймагт хамгийн анх баригдчихсэн байшаа аль нь юм бэ? Анхны баригдсан барилга гэвэл одоо энэ орон сууцнаас 1-р байшин байхгүй. Орон сууцнаас 66-нд анх огцормол энэ чинь нөгөө Оросод одоо анх 60 хэдэн нас орж ирсэн шүү дээ. Тэгээд хамгийн анхных нь энэ 1-р байшин. Тэгээ 2 3 гэж одоо явчихсан байхгүй. 80-ад оны. 80-ад онд бол одоо 1000 талаад Оросын үгээр. За жочид буудлууд болох тэр 71 онд байгуулагдсан. За 20 хүний хүлээж авах хүчин чадалтай. Одоо бүрэн хэмжээг нь бас ашиглаж чадахгүй л байгаа шүү дээ. Аймгийн одоо төрсөн алдарт нут юм. Зооны манлай. Одоо нэг нь зураач. Төрийн хошоо шагнал ардын зураач. Нэг нь бол зооны манлай. Тий. Авчигчин цэвэн жах. За энэ хоёр хүн бол одоо урлагийн болоод нэг нь бол хүччин нэг нь зураач. Тэгээ энэ дарамтаас төрсэн алдартнуудыг одоо бид ингээ хийчихсэн байна. За энэ аймгийн одоо тэргүүн шагналууд аймаг одоо энэ тэргүүний ажилтан, сэхэтэн, ажилчин, тариаланч, малчин хүмүүсээ ямар шагналаар шагнах юм бэ гэсэн шагналуудын айлтай. Аймгийн одоо яам гэж анхын байсан байна. Анхны барилга. За аймгийн 60-аад онд аймгийн захиргаа гэж ийм барилга байсан байна. Аймгийн намаа хороо 60-аад онд бас иймэрхүү барилга байсан байна. Гэхдээ чойсон аймаг Доронтой аймгийн нэр бол 2-3 удаа өөрчлөгдсөн байдаг. Баян Төмөн хот гэж явж байгаад тэгээд 41 оноос чинь чойсон аймаг 62 он хүртэл тэрнээс хойш Доронтой аймгаар 3 удаа нэрээ өөрчилсөн. Аймгийн музей энэ аймгийн захиргаанд одоо хязгаарнаас нөлөөлсөн. Энэ 97 онд 96 оноос чинь одоо аймгийн захиргаа чинь нөгөөд одоо нуурын зүүнтлээс чинь 6 дахь сургууль. Тэнд ороод тэгээд энэ манай музей хэд балансаар аваад тэгээд 97 он энд орсон. Аймгийн музей. Дарамтаас 3 хувьсгал төрсөн юм байна. Тэгэхээр 1911 оны үндсэн эрх чөлөөний одоо төлөө тэмцэж явсан хувьсгал манлайн дамжсаг 11 оны үндсэн эрх чөлөөний хувьсгалыг анлайлагч тийм 21 онд ардын хувьсгалыг удирдагч энэ өгүүлэл Баатар байсан чаваасан. За 90 оны ардсан хувьсгалыг манлайлагч бол Санжээ Сэрэнгийн зориг. Тэгэхээр Монголын 3 хувьсгал
Доронтын 3 хүн л удирдах оролцсон байна. 1939 оны 7 сар ийм орчмыг харуулж байгаа зураг. 6 сарын 27-8-нд Японы онгоцоо Баянтун хотыг бөмбөгдсөн гэж байна. Тэр чинь 30-аад онгоц гэж бөмбөгдсөн. Тэр үед Баянтун хот ямар хөө байсан юм? Одоо тэгээд барилга байшингууд нь тэр ямар барилга байшин байсан гэдгийг энэ дээр ингээд зурж оруулж байгаа байхгүй. Энэ чинь одоо манай энэ одоо 2 дугаар хороо гэж яриад байгаа ш. Одоо төв дээр төв годомжил гэдэг байсан юм да. Одоо энэ нэг хөлөөж энэ бөмбөгтэй өшөө. Тэгээд ингээд баранд энэ байшингууд байж одоо төв зам маань ингэж явж байгаа байхгүй. Манай музейг ингээд өнгөрчөж байгаа. Тийм. Дараагийн танкм бол одоо генералын танкм. Тэгээд Монгол улс 1944 оноос генерал цол бий болоод тэгээд 11 генерал төрсөн байт. Энэ төлөв хамгийн анхны одоо генерал бол Сандви 10-д ингээд энэ Чоолсон сумын харьяат энэ хүн байгаа 1907 онд Чоолсон сумын хэрлэн цагаан талбай гэдэг газар төрсөн. Маш Чоолсонгийн төрсөн газар төрсөн хүн. Тэгээ энэ хүн бол хорондоо генерал цолтой. Тэгээд тухайн үед социалист орнууд гэж байсан. Социалист орнууд. Тэгэхээр социалист орнуудын цэргийн элчин сайд, цэргийн зөвлөх, цэргийн ачаагаар бол Европын социалист орнууд бол ажиллаж исэн. Болгоор Чех, Өрмийн, Польш гэдэг Оросд цэргийн сургууль төгссөн. 1939 оны халах голын байлдаанд бол эх орны төлөө гэдэг сонины эрхлэгчээр ажиллаж исэн ийм хүн байна. Энэ хүний одоо тэр үл өөр хүүхэд нь ачаа нэрэл одоо амьдарч байгаа. Дараагийн генерал Цэдиш гэж байна. Цэдиш бол тэглэг генерал цолтой. Оросын агийн алхнаа гэдэг газар төрсөн. Бага наснаас одоо Монголд нөөрөд төдний орж ирээд Монголын хариат иргэн хэлийн цэргийн өөрийнх нь өвлөл яг хэлийн цэргийн одоо чиглэлээр энэ одоо алдрагая төрсөн юм 100-ны мандаа тэгээд хэлийн амьд түүх гэж ингэж үздэг. Монгол улс Оросын холбооны улс Хятад улсын 8100 км энэ хэлийг тогтооход энэ хүн бол онцгой өрг гавьяа. Энэ төвхтэй доронтой байгаа юм байна. За намсраж бай намар сайхангаа энэ үл нийгмийн аюулгүй хамгаалах дотоод ирэх хамтаа хувьэр тийм үедээ чиглэлээр ажиллаж хийсэн. Доронтой аймгийн Матад сумын 2 генерал, Бошоо генерал болтой. За аюулын гаралтай Базар сад генерал гэж генерал байгаа. Энэ үл хэлийн зэрэгээр явсан сүүлийн үед Хятад Монгол хоёр улсын хил хоорондын гэрээ хэлийн одоо шогомыг тогтооход олон цаургүй Монгол улсын хурдны гишүүнээр сонгогдож ирсэн юм байна. За энэ хэсэгт болохоор энэ одоо 5 генералын өмсчихсэн хувцс форум 4 хувцсууд байхгүй юу? Тэгэхээр 10 дунгойхны хорондоо генерал Цэдиш хахын дэш генерал энэ 3 Бошоо генерал цолтой. Ер нь дээр үеийн одоо 70-80-аад оны үеийн генералын 4 хувцс бол ийм цайвар ногоон. Ийм биш хэд удаа цэргийн 4 хувцсууд өөрчлөгдсөн байдаг. Сүүлийн үед л 2000 оноос олон улсын цэргийн одоо жижигт нийцэх тийм үгээр бол бригадын генерал цол бий болсон. Тэгээд энэ бригадын генерал цолын одоо генерал одоогийн генерал 4 хувцсын өнгө одоо заагур бол ийм болсон. Энэ хар ногоон өнгөтэй. Энэ үл бас олон улсынхаа жижигт нийцэх ийм одоо цол. Ийм одоо 4 хувцс байна гэж. За энэ төлөв одоо сэргэлэн чөлөөрөдөө сэргэлэн гэж одоо энэ бас хэлийн зэргийн энэ чиглэлийг за 2 инкватор гэдэг дарамтаас төрсөн. Энэ баян олдох тэгээ одоо улсын их хурлын депутатаас одоо сонгогдож ирсэн. Ийм бригадын генерал 4 хувцс энэ хувцс. За энэ хүмүүс за энэ инкватор гэдэг. Энэ өөрөө бас Бошоо генерал цолтой
Торонто аймгийн 327 дугаар ангийн захирагчаар ажиллаж исэн. Өөрөө цэргийн актив төгссөн. Төрийн хүнд таруул тийм ээ төрийн элчин сайд төрийн тэргүүнүүдийг хүлээж авах төрийн хүнд харуулын захирагчаар бас ажиллаж исэн. Тэгээд улсын одоо баяр наадам төр болоход тэр төрийн 9 цагаан тугийг Тэнгэр төрөөр залхаад одоо тэрний шалааны захирагчаар чандан гэж ярьдаг иймэр энэ төр ажиллаж исэн ийм хүн байгаа Торонто. Монголын пианерын байгууллага өөрчлөгдсөн. Орнод яг энийг байгуулахдаа 80 жилийн орны танхим байгуулсан. Тэгэхээр Монгол улсад одоо хөгжлийн байгууллага өөрчлөгдсөн одоо 90 хэдэн жил болж байгаа, 100 жил болж байгаа. Энэ Торонто аймгийн хөгжлийн байгууллага өөрчлөгдөж энэ танхимыг байгуулж өгсөн. Энэ төлөвлөлд бид нар ер нь Монгол хөгжлийн байгууллагыг яаж хэн үүсгэсэн тийм Сүхбаатар 1924 оноос одоо үүсгэсэн байдаг. Торонто аймагт бол хан энтэй болон аймгийн хошуу матад суманд бол одоо анх одоо хөгжлийн байгууллага үүссэн юм төвхтэй. 30-аад 22 онд бол гэр сургалттай байсан гэж бол гэртэл нэгэн хүүхэд сурдаг. Тэр нь 6 настай 7 настай хүүхэд аавна гэсэн юм байхгүй. Насны хязгаар авахгүй. Бичиг үсгт Монгол хүмүүсийг бичиг үсгтэй болгохын тулд тэгээд дуртай хүүхдийг насны хязгаараар асууж идэг. Тэгээд тэр үед одоо өмсөж ирсэн 50-аад оны 4-р гоцол дээлэрээ эрэгтэй хүүхдүүдийн одоо цэнхэр хүүхдэд дэйлэмсөө. Эмэгтэй хүүхдүүд бол ногоон хүүхдэд дэйлэмсөөл гэсэн одоо тийм. Энэ хүүхдүүд одоо сургуулийн сурагч юм байна гэж тодорхойлдог. Ийм байсан. За ийм төгс. Дараа нь бол чадлаад үеийн болгоод ирэхгүй формод хэд одоо өөрчлөгдсөн байдаг. 4 гоцнууд. Одоо сүүлийн үеийнхэн бас мэдэн шүү дээ. Цагаан парчтай хөрөн одоо юутай байсан шүү дээ. Тэгээ зарим нь бол одоо цагаан самшуудаа хөхөө өнгийн форм дээр өмсчил байсан. Одоо ямар бол одоо хагшид. Тэгээ пианерын хөгжлийн байгууллагын өөрчлөлт ийм төвхтэй гэсэн юм. Энэ хэсэг болохоор хөгжлийн байгууллага пианерын байгууллага ер нь тийм хагас цэргийн зохион байгуулалттай ихэнх 70-60-70-аад оны тийм байсан. Шалаан дараас эхлээд дэшээ бүлгийн дараа бүлгийн ахлах өдөрт тэгэж явдаг. Тэгээ тэрний ялах хатуу тэмдгүүд бас байна. Тэгээ эндээ захирагдаж ёсож өнгөдөг пианерын ёслого гэж байна. Тийм. Тэгээд пианерын бүлгийн зөвлөлийн гишүүн болсон пианер бол газ тогнол тийм халцтай байдаг. Ийм байдаг байсан юм байна. За тухайн үед ямар одоо юу хэрэгжилж ийсэн тийм бичгийн хэрэгслүүд. За энэ Монголын пианерын байгууллагаас хөгжлийн байгууллагууд онцгой одоо гавьяа байгуулсан пианер сурагч олж ийсэн тэмдгүүд тийм пианерын байгууллагын халдсан мөнгө медаль тэгээд энэ тэмдгүүд таан сурлахны тийм нацаг дөржийн тэмдэг гэж. За энэ самбар дээр бол Торонтын пианерын байгууллагын тухайн үеийн үйл ажиллагааг харуулсан самбарууд байна. Пианерын байгууллага. За энэ ишээ одоо тэрнгүүт одоо пианерын байгууллага бол олон улсын жишгтээ скаутын байгууллага байжээ. За энэ дараагийнх нь Цэнтийн Дэмсрэнга төрийн 3 удаагийн шагналд ардын орон зохиолч Цэнтийн Дэмсрэн энэ хүн бол Торонтын матад сумын биелүүд гэдэг газар төрсөн. За энэ хүн бол одоо төрийн 3 удаагийн шагналыг бол одоо 3 удаа бүтээлээрээ хүртсэн. Одоо энд ихэдүүлэл Маршал Чарльзгийн 50 насны байгаар ерөөл бичиж 45 онд анхныхаа төрийн шагналыг авч ирсэн байна. За хоёр дахь бол Монголын нуут тавчиг хуучин одоо уйгурчин монгол бичгээс Кирилл төрүүлснийхэн төлөө 47 онд хоёр дахь удаа төрийн шагнал, гурав дахь удаа бол Монгол улсын төрийн доотлолыг мөрдөрж байгаа юм зохиож Дэмсрэнга одоо үгийн бичснээр ингэж
3 удаа төрийн шагнал хүртсэн. Энэ тэр төрийн тоолол бол яг тэр их юугаар тавьсан байхгүй. Одоо бол арай. Тий, одоо бол арай өөр. Яг тэр жишээлбэл одоо энэ хэдийд өгүүлдний энэ Сталин Швейц чавсан гэдэг өөрчлөлт орсон. Энэ Дамсранга өөрийнх нь үйл амьдралтай холбоотой гэрэл зарваад тийм ээ. Гэр бүл өөрөө тий гэрээ өөрөө Орос өсгөтэй гэр бүл нь Орос хинжтэй. Тэгээд дараа нь ах дүүнэр өөрөө тамаатан садан за энэ хэсэгтэр нь олон эдэмшлийн бүтээлийн ажил хийм сэдвчилсэн. За энэ хэрэгслүүд бол шинжлэх ухааны активд Дамсранга сууж хэрэгжилж исэн хэрэгсэл байна. Одоо энэ ширээ сандал гэхэд активд Дамсранга энэ бүтээлээ хийж ижээ. Энэ ширээ сандал. Айшаа мод өөрийнх нь өмсөж исэн одоо хийж энэ хэрэгсэл аав нас лам хэмбэ исэн гэж байгаа. Аав нас нэг нөлөөтэй бичиг өсөлт хүүгээ сургасан. Монгол бичиг төв бичиг зааж өгсөн. Энэ одоо. Тэгээд эртний одоо хуучин монгол бичиг, төв бичиг орчуулж тэ орчин цагийн хэлбэр орчуулж энд бол маш өндөр аяа байгуулсан. Тэгээд энэ одоо содор орчуулад гаргаад байсан бүтээлүүдийн дээж. За дорнтой зүйлийн хүнтэй холбоотой нэмж газар одоо хэдэд байна тийм ээ. Аймгийн төв мансан бай. Матад цомын сургууль 10 жилийн сургуулийн нэрмж төрсэн гэрийнхэн боорон дээр бассан. Өшөө төрийн дуултай одоо бичиг одоо тэр өшөө өөрөөх нь нэрмж шагнал гэж. Нэрмжт юм юм газар байна. За дараагийн танкер бид нар орж ирээд байна. Дараагийн танкер маань Маршал Чаусангийн ийм одоо сэдвчилсэн үзмэртэй танкер байгаа. Тэр Маршал Чаусан маань Доронтой аймгийн Чаусан сумын Хэрэн цагаантлаа гэдэг газар 1895 онд төрсэн хорлоогийн хүү болон төрсөн гэж намтар нь байгаа. Тэр Чаусан бол Монгол улсын Хошообаатар маршал 1952 он хүртэл манай Монгол улсын төрийн тэргүүн байсан. Ийм хүн Монгол улсын ерөнхий сайд юм байсан. Одоо засгийн газрын төв архивд хадгалагдчихсэн. Тэгээд энэ төрсөн нутгийнх нь музейд энэ байхын зүйтэй юм байна гэд тэр манай музейд ингэж балансаар шилжүүлж өгсөн. Хэдэн онд ирсэн? Энэ чинь 90 онд ирсэн дээ. Тий. Ирсэн. Энэ төвхтэй Маршал Чауссан гойл 1939-45 оны алхуулын байдлын Монгол талаас л удирдах гэсэн. Тэгээ Оросын талаас жөөх таанда нэг ажиллаж байсан. Энэ хүн байгаа. Энэ хүний түүх намтар бол одоо янз бүрийн түүхэнд бол цагаан хараар бичигдсэн байгаа. За энэ өрөөнд байгаа зүйлсүүд Маршал Чауссан тэгээд бэлгэлсэн бэлгийн энэ зүйл багч. Шинэ энэ морихд чинь тэр Чаусанд Монгол Улсын ардаас 25 жилийн ойгоор Чаусанд Оросоос бэлгэлсэн. Өөр байгалийн цэргийн тойроос бэлгэлсэн морь. За энэ хүлээ авахч чинь Монголын дэлхийн залуучуудаа эдний наадамд оролцсон Монголын залуучуудаас Маршал Чаусантай оюутан залуучууд бэлгэлж ирсэн хүлээ авахч гэж байгаа. Тэгэхээр энэ тухайн үед нам тэргийн тэргүүнд бэлгэлж байгаа энэ хүлээ авахч гэж бодохоор энэ үл маш их үнцэнтэй ховор үзмэр. Энэ үл энтэй ер нь 60-70-аад орны долгионы хүлээн авахгүй чинь чадaltaй. Энэ талдаа бол тэр төрийн тэргүүн хүн учраас бас одоо жижиг одоо хүлээн авалтын хэрэгсэл хийх ийм одоо тусгай юм савтай. Тий юмнууд хийх тийм ээ. Энэ талдаа бол юу яах? Одоо дортод байгаа сонсох ийм одоо юугаар ингэж хийсэн тийм ээ. Пянзнууд одоо тавиад тэгээ одоо тухайн үеийн пянз Оросынх байж болно, тухайн үеийн дордоогой төмөргөн дуугч юм сонсох. Тэгэхээр энэ хүлээн авахч маань бас тодорхой хэмжээний тийм олон одоо тийм ээ. Одоо санаагаар хийгдсэн ийм хүлээн авахч байх жишээтэй. За ийшээ яваад ирэнгүүт за Чаусангаа хэрэгжилжсэн буус хэлэн байна. За энэ буус хэлэн бол төрийн тэргүүн маршал хүн учраас
одоо бэлгийн боо сэлэн болвол нэгээр тогтохгүй олон бий. Монгол цэргийн музейд л одоо тэр алтан шармал алмазын шигтгэжтэй боо сэлэн байдаг. Манайд л нэг хууль өрн байгаа нэ. Тэгтэл энэ дээр Монгол цэргийн Маршал Жоосон гэсэн бичгтэй хадмалтай юм. За энэ өөрийнх нь шатар тоож ирсэн. Энэ бол Маршал Жоосонгийн 50 насных нь ойгоор Өөр Хангай аймгийн Орон Сэлбэрч Гэлэг Дандар гэдэг хүн хийж бэлгэлсэн гэж байна. 50 насных нь ойгоор. Тэгэхээр энэ шатрыг тэр хүн хийхдээ энэ төрийн тэргүүн бол маршал хүн юм аа, цэргийн хүн юм аа гэдэг санааг энэ шатартаа гаргаад тэгээд шатрын хүү перц ноёдод нь цэргийн дарга тийм ээ цэргүүд байх жишээтэй. За Оронтой аймгийн одоогийн халахгүй сумын нутаг Ховчнор Цэцэн хаан аймгийн Элдэг бангийн огшооны ноён Батачрын тогтох төр буюу Тоонгийн танхимдад бид нэр орж ирээд байна. За энэ Тоован бол их соён гэгэрүүлэгч, яруу найрагч, эдийн засгийг одоо шинтгэгч ийм одоо бүтээн байгуулагч юм юм аа. За энэ хүн юугаар одоо алдартай хүн бэ гэхлээр Гошуунда бол одоо соёлын бадруулагч хийдтэй. Соёлын бадруулагч хийдтэй бол сургуультай соёлын одоо тусгай бас анги ийм дэвтэй байсан. Тэгэхээр энэ сургуульд бол 300 хүүхдийг одоо сургадаг. Хошууны ард иргэдийг бичиг үсгтэй болгохын тулд энэ 300 хүүхдэд хичээл сургууль ном бичиг үсэг заадаг байсан. За энэний зэрэгцээ өөрөө 123 үсэг өгье. Оюун бэлгийн сургаал оршгүй гэдэг ийм одоо 123 үсэгтэй цагаантлагын үсгийг зохиож энийг одоо хүүхдүүдэд заа сургадаг байсан. Ийм одоо хүн мөн үүний зэрэгцээ Тоон яруу найрагч дуу одоо шүлгийг зохион бичдэг. Үүндээ бол одоо шүлэг юугээ бичээд тэгээд одоо аяыг бол зохиодог байсан байгаа юм. Одоо хуучны одоо аяыг бол хуучны одоо тэр ян гэдэг одоо хөг аялгаагаар дээд буюу дунд их баг шаранхай гэсэн ийм юугаар ноотоо хараад доорчдаг ийм байсан. Ийм одоо юм зохиож ирсэн. За үүний зэрэгтэй нэг томоохон бүтээн байгуулалт бол одоо тамсаг болгохт байдаг утаа уул гэж. За энэ утаа уул бол 1853 оны үед одоо бүтээн байгуулагдсан. Утаа уулыг бол тоон байгуулахдаа энтэг төвдийн оронд утаа гүмбэнд мөргөнө гэж явдаг, зардал хэрэглэх гардаг. Энэ одоо байдлыг бойлуулж өөрийнхөө орон нутагт хүний нутгийн ууланд мөрөж үтгээс өөрийн уулынхаа ууланд мөргөжвэ гэж энэ уулыг одоо бүтээсэн төвхтэй. Энэ уул нь бол одоо 20 м өндөртэй. Өмнө талдаа бол Чэн Даюш ногоон дарих гэсэн насны уран бархантай мөргөлийн сүмтэй ийм одоо том бүтээн байгуулалтын нэг юм аа. За мөн ийшээ Хошууны одоо наадам. Хошууны наадмыг бол одоо Тоон тамсаг улаг баян бүр цагаан үзүр гэдэг газруудад жилээр нутаг сэлгэж хийдэг байсан. Энэ юутай холбоотой гэхээр байгалийн одоо экологийн хамгаалах, урмлын бүтцийг хамгаалахтай холбогдсон энэ утгаараа нутаг сэлгэж хийдэг. 93 наадмыг урлаг орон сайхнаар чатарлсан тоглолтоор баяжуулж өгснөөрөө онцлогтой. За энэ зурган дээр бол Тоонгийн одоо Хошууны наадмын үйл ажиллагаа. За наадмын хийгтүүд бол 93 наадам морь уралдах, сур харвах бүх барилдаас гадна дуу одоо хөгжмийн үзүүлбэр үзүүлж ийсэн. За энд бол 8 одоо хөгжимчин, 8 дуучин хүүхдүүдийг оролцуулдаг. Энэ хүүхдийг сургахын тулд соёлыг бадруулагч одоо хийд сургуулийнхаа дэргэд дуу хөгжмийн ангийг хичээллүүлж тэндээ одоо энэ 8 хүүхдийг сургадаг.
За энэ сургасан хүүхдүүд наадмаар бол одоо тэр айдоо бүжиг наадмын үзүүлдэг юм байсан. За хоёр дахь одоо тавангийн гошор тавангийн бүтээн байгуулсан хоёр цутан бүтээн байгуулалт бол бидний сайн мэдэх одоо их барханд гээд алдарсан 8 аюулаас аврагч Жагважжав Чанграйсаг гэж ийм одоо том бүтээн байгуулалт Баян цагааны нормны 35 градусын налуу ингэрт наран ургах зүг рүү харуулсан 8 аюулаас аврагч одоо ийм 8 мотортой ийм бурхныг дан чулуугаар бүтээсэн. Энэ бурхан бол ер нь Чанграйсаг болгон дэлхийд нэг 3 Чанграйсаг байдаг гэж ингэж одоо яригдж байгаа. Модоор бүтээгдсэн Чанграйсаг төвдийн оронд байдаг. Металлаар бүтээгдсэн Чанграйсаг бол Улаанбаатар хотын төв гонд байна. 1860-аад онд Тавангийн бүтээн байгуулсан дан чулуун зохицолбор бүтээлвэл энэ Чанграйсаг. Үүний бүтээхийн тулд 40 одоо чулуучин 2000 одоо өхөр тэрэг дослог ажилчин ингэж ажиллуулж ирсэн. Ийм төвхтэй. Энэ маань бол За хотын аюул булангийнхаа энэ удаагийн дугаараар үзэгчдээс түүхийн хэсгээр түүхийн тасгаар аялууллаа. Маш сонирхолтой мэдээллийг хүргэсэн баасан жаахта баярлалаа. За баярлалаа. Дараагийн 7 хоногт бас Усаатны тий. Сая бид бол яг түүхийн танхимаар бас 2 үндсэн юу байгаа гэдэг. Дараагийн 7 хоногт бол манай дорн танхим 4 том үндэс ястан байгаа шүү. Халах бариад үзүнчин барах. Тэгээ энэ 4 танхимтай голлоод явчихна. Одоо зөв баха энийг танилцуулъя гэж бодож байгаа. За ингээд манай хотын аюул болон мануугаар өндөрлөж байна. Ирэх 7 хоногт үзэгчтэйгээ бас дахин иргэн уулзтлаа. Баяртай. Нэвтрүүлгээ өргөжлүүлэн хүлээн авч үзээрэй.